Энэ бол Eagle News. Мэдээний өрөөнөөс үг үйлдэл хөтөлбөрийг үзэгчдэнд дөлгөөн шууд хүргэж байна. Эрхэм зөвштэй та бүхнийхээ энэ өрөөний төмөн амгалан айлтгын шинэ 7 өдрийн мэндийг хүргээд үг үйлдэлийн өнөөдрийн дугаарыг та бүхэнд танилцуулъя. Өнгөрөх оны 2 дугаар сард Америк нэгдсэн улсын Флорида мужид өнгөт арьс Тревон Мартин Хүүк цагаан арьс залуу Зиммерман буудан хороолоо. Гэтэл энэ үйлдэлийг Америкийн шүүх буруу шаасангүй. Зиммерманыг гин буруу гөх шийдвэрийг гаргасан нь тус улс дахь өнгөт арьснуудын эсэргүүцэлтэй тулгарч байна. Хуулийн энэ засаглал Америк нэгдсэн улсад хүртсэн ардчлалын зарчмыг хэрхэн алдагдуулж байна вэ? Та миний илтгэсэн үг үйлдэлийг сонгож байна. Хамтаа үзэгчдэд талархлаа илэрхийлье. Хэлийн чандад тэр дундаа Америк нэгдсэн улсад болж байгаа өнгөт арьснуудын дундах үйл явц анхаарал татаж байна. Тус улс дахь хар арьснууд яагаад Нью-Йоркийн Таймс талбай цугларч шүүх засаглалын шийдвэрийг эсэргүүцэх болов гэдгийг хамтдаа харцгаая. 2012 оны 2 дугаар сард Америк нэгдсэн улсын Флорида мужид хар арьс Тревон Мартин Хүүк бусдад буудуулж амиа алдсан байна. Тревон Мартин Хүүк буудан хороосон гин буруутан цагаан арьс залуу байсан юм а. Тэр галт зэвсэг хэрэглэн Хүүк буудан хороосон байна. Зиммерман гих цагаан арьс залуугийн бие хацаалах нэг арга нь өнгөт арьст Хүүк өөрийн биед халтсан гэх тайлбар юм. Ийм тайлбараар тус улсад галт зэвсэг чөлөөтэй хэрэглэж болох хуулийн залт байгаа нь Зиммерманийг цагаатгах шүүхийн шийдвэр гаргах гол нөхцөлийг бүрдүүлжээ. Галт зэвсэг чөлөөтэй хэрэглэх хуулийн хүрээнд өнгөрөх хугацаанд Америкт маш олон гэмт халдлагууд гарсан юм. Тэдгээрийг иргэн санагалзъя. 2012 оны 12 дугаар сард чухам Америк нэгдсэн улсад ямар үйл явдал болсныг графикаас хатцгаая. Америк нэгдсэн улсын Коннектикут мужийн Ньютаун хотын баг сургуульд буун дуу гарсан байна. Энэ бол Америк нэгдсэн улсын түүхэнд гарсан ялангуяа томоохонд тооцогдох тэр дундаа баг сургуулийн хүүхдүүд рүү галт зэвсэгтэй халдсан 2 дахь том халдлага болж түүхэнд бичигдсэн байгаа юм. Үүнээс өмнө 1927 онд Эндрю Кахо гэгч нэгэн фермерийн ажилтан залуу Мичиганы дунд сургууль руу халдаж 38 хүүхэд сургуулийн 6 ажилтны хамт буудан хороож байжээ. Энэ бол Америкт галт зэвсэгтэй халдлага үйлдсэн анхны тохиолдол. Харин Америк нэгдсэн улсын Коннектикут мужийн Ньютаун хотод байрлах Сенти хүүхийн баг сургууль руу халдсан этгээд 22 гэм зэрэг хүүхдийг бууны галаар шүрсэн байна. Мөн сургуулийн 5 ажилтан энэ халдлагад өртсөн юм а. Хачиргалтай сургуулийн хүүхдүүд рүү галт зэвсэгтэй халдсан нийт 68 дахь удаагийн тохиолдол нь Сенди Хүүк баг сургуульд болсон халдлага болсон байна. 1968 онд Америк нэгдсэн улсад ямар үйл явц болсныг хамтдаа харцгаая. Энэ онд Америк нэгдсэн улс галт зэвсэг хяналтын тухай хуулийг баталсан байна. Хуулиар Америк иргэн галт зэвсэг чөлөөтэй эзэмших хэрэгтэй болсноороо өнөөдөр тус улсын 100 хүн тутмын 88 нь галт зэвсэг эзэмшиж байна. Буу эзэмшиж байгаа иргэдийн статистик үзүүлэлт ийм өндөр хувьтай гарч байхад Америкийн эрх баригчид Сенди Хүүкийн баг сургуулийн 20 гаруй хүүхдийн амийг зольж байд сая галт зэвсгийн тухай хуулийн хяналтыг чангатгах, хуулийг шинээр боловсруулахад анхаарлаа хандуулж альва иргэнийг галт зэвсэг худалдаж авах эзэмших зөвшөөрлөлтөнд тавигдах шаардлагыг өндөржүүлэх зэрэг арга хэмжээ авах амласан юм. Барак Обама галт зэвсгийн хяналтын тухай хуулийг шинжилгээд анхаарах болно гэж хэлээд хагас жил өнгөрч байхад Америкт өнгөт арьстан бусдын бууны бай боллоо. Зиммерманд буудуулж насаарсан хүү дөнгөж 17 настай байсан. Тэр Зиммерманы бууны бай болох хүртлээр дэлгүүрээс чихэр ундаа худалдаж авч явж байсныг гэрч нар мэдүүлсэн байгаа юм. Харин Зиммерманы хувьд 29 настай Америкийн цагдаагийн албаагч залуу юм. Тус улсын нийт хүн амын тэн хагасыг өнгөт арьснууд эзэлж байгаа юм а. За Википедиад бичигдснээр хүн амынх нь дийлэн хувийг хар арьснууд эзэлдэг гэсэн статистик харагдаж байна. Америк нэгдсэн улсын хүн амын 29.2 саяыг хар арьснууд, харин 16.9 саяыг латин гаралтай иргэд, 1.4 саяыг уугуул иргэд буюу индианчууд эзэлдэг байх юм а. Америкт арьс өнгөөр ялгуурлан гадуурхын эсрэг анхны том хөдөлгөөнийг Мартин Лютер Кинг санаачилж 1964 онд боолчлолын эсрэг хүчирхийллийн бус аргаар тэмцснээрээ тэр Нобелийн инх тайвны шагналтан болж байсан юм. Гэвч түүнийг 1968 оны 4-р сард буюу Америк нэгдсэн улсад галт зэвсгийн хяналтын тухай хууль батлагдсан жил теннисийн гудамжинд буудан хороосон байна. 1986 оноос хойш Америк нэгдсэн улс Мартин Лютерийн өдрийг холбоотны бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэж ирснээрээ тус улсад арьс өнгөний ялгуурлан гадуурхалд үндсэндээ ус цаан гэж ойлгож болохоор харагдаж байгаа ч өнөөхөр нь энэ үзэл
олон үндэстний суурьшмал бүсэд байсаар байгааг илтгэж бүх Америкчуудын аюулгүй байдлын төлөө үүрэг хүлээсэн албаны ажилтан өнгөт арсны аминд халтлаа. Жил тойрон хугацаанд Америкийн мужийн шүүх Зиммерманы хэрэг дээр ажилласны эцэст цагаан арьс залууг цагаатгах шийдвэрийг гаргасан нь тус улсын төрийн тэргүүн Барак Обамагч атсан шалаанд оруулав. Хэдийгээр бүх Америкчууд Африк гаралтай өнгөт арсныг төрийн тэргүүнээр сонгосон боловч шүүх засаглал цагаан ордын шийдвэр ямагт цагаан арснуудын эрх ашигын тул зогсоолно гэдгийг энэ үйл явдал батлан харуулсан юм а. Эндээс арчилсан Америкт арьс өнгөөр ялгарлан гадуурх үзэл ор үндэсгүй буршлагдаагүй гэдэг нь батлагдаж байгаа юм. Зиммерманы хэрэг дээр шүүх хэрхэн шийдвэр гаргасантай ерөнхийлөгч Барак Обама байр суурь илэрхийлсэн түүний хэлсэн үгийг анзаарья. Тэрээр хэлэхдээ Тревен Мартин хүүгийн амнаас Америкийн хувьд эмгэнэл байсан. Гэхдээ бид шудраг хууль шүүхтэй улс үндэстэн тиймээс шүүхийн шийдвэр тайван хүлээстэй хандах хэрэгтэй гэсэн байна. Обамагийн хэлсэн үг тэр өдрөл санаанд орсон үгс биш юм. Тэр үг нь Өмнөд Африкийн орнуудад айлчлахдаа хар арьснуудын нэр угсаа гаруултаа гэдгээ бацтгаж бидний эх орон хэмээн Африкийг онцолж байлаа. Энэ үгнээс нь харах юм бол Обама Америкт өнгөт арьснуудаа хамгаалахгүй байна гэж үгүй. За сэтгэл дотор асар их зөрчилдөөнд тулгарч байж энэ үгийг хэлжээ гэдгийг ойлгож болохоор байгаа юм. Ингэж хэлхийн тулд Барак Обама эхлээд амьдарч байгаа ордныхоо талаар дүгнэлт хийх хэрэгтэй болж байна. 1972-оос 1800 оны хооронд цагаан ордныг барьж босгож байжээ. Хамгийн анхны оршин суугч нь Джон Адамс гэх цагаан арьстан залуу байсан юм. Түүнээс хойш энэ ордонд Америк нэгдсэн улсын үеийн ерөнхийлөгч нар амьдарч бодлогоо тодорхойлж ирсэн. Харин хамгийн анхны өнгөт арьс ерөнхийлөгч нь Барак Обама байлаа. Тиймээс цагаан ордонд харуудын эрх ашигт нийцсэн бодлогыг боловсруулна гэвэл худлаа. Дийлэгчүүдийн буюу олонхын зарчмаар цагаануудын эрх ашигт нийцсэн бодлогыг баталж байжээ. Ийм нөхцөлд Обама Зиммерманы үйлдэлийг шууд буруу шахан цагаан ордныг өөрийнхөө эсрэг харуулах засаглалын сөргөлдөөнтэй учирч мэдэх байж. Харин тэр үүнийхээ оронд Нью-Йоркийн Таймс талбайд ирэх эсэргүүцэл харьцангуй эрсдэл багтаа тусахыг шатрын нүдлээр тооцоосон учраас ингэж хэлсэн эргээ. Нэгэнтэл Америкийн ерөнхийлөгч учраас олон үндэстнийг хагаралдуулах замыг сонгохгүй байсан гэдэг нь илэрхий байгаа юм. Барак Обамагийн хэлснээр Америкийн нэгдсэн улс дэлхийд дахинаас шудраг хууль шүүхтэй түүнийхээ зэрэгт эрх хэрэгчлөлөө дэдсэн орн гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн. Арчлалын загвар гэж нэрийддэг. Тэгвэл өнөөдөр жилийн түүхтэй энэ арчлал хуулийн засаглалаар дамжуулаад Америкчуудыг арчлалын боол болгож байж болох уу? Энэ тухай тун утгагүй ярилцъя. Эргээд хөтөлбөрөд автомобиль би дүлгэн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обамагийн хэлсэн үгэнд Америк бол хамгийн шудраг шүүх засаглалтай орн гэдгийг баттгалаа. Үнэхээр Америкийг эрхчлөөний орн гэж нэрийддэг. Үгээрээ ч арчилсан зарчмаар хөгжиж байгаа орнуудын хувьд Америк үлгэр жишээ орн юм. Наандаж өөрийнхөө улсад хөгжиж байгаа 22 жилийн настай эдгээр арчлалын хажууд Америк хэдэн зууны арчлалын түүхтэй. Илээсэн жилээрээ өндөр нам харьцуулалт үүсэж байгаа тул Америкаас жишээлэхгүй байх аргагүй юм а. 2008 онд Барак Обама галц эвсгийн хяналтын тухай хуулийг шинжлэх амлалтыг мөрийн хөтөлбөртөө тусгаж байсан байна. Тухайн жил Америк нэгдсэн улсад ерөнхийлөгчийн ээлжид сонгуул болж байлаа. За гэвч тухайн үед Обама Сенатын дэмжлэгийг авч чадаагүй байх юм а. 1994-өөс 2004 онуудын хооронд Америк нэгдсэн улсын иргэд галц эвсэг эзэмших хадгалахыг хориглосон хууль үйлчилж байлаа. Харамсалтай нь хуулиар хориглосон заалтыг Америкийн Сенат үндсэн хуулиндаа тусгаж өгснөөр эргээд Америкчууд галц эвсгийг чөлөөтэй эзэмших боломжтой болсон байна. Ийм шийдвэр гаргах болсон нь нийгэмд гэмт хэргийн гаргалт нэмэгдэж, айдас хүйдэс нэмэгдсэнтэй холбоотой гэж эрх баригчид тайлбарлаж байжээ. Гэтэл эсвэргээрээ галц эвсэгтэй холбоотой гэмт хадлага Америкт буурахгүй байгаа юм. Харин ч өсвөр насныхны дунд буутаа наадах явдал нэмэгдэх хандлагатай болжээ. Энэ үр дүн нь арчлалын үр дүн мөн үү гэдгийг асууя. Арчлал гэдэг олонхын саналаар шийдвэр гаргах боловч цөөнхийнхөө санаа бодлыг хүндэтгэх зарчмаар улс төрийн шийдвэр гаргах нийгмийн тогтолцоо гэж тайлбарлаж болох байх. Өөрөөр тайлбарсан нь шууд эсвэл төлөөллөөр ард олон төрийн учирт оролцох ба түүний тулд санал ирмэлцлээ чөлөөтэй илэрхийлэх эрх бүхий төрийн хэлбэр гэж онол бичжээ. Арчлалын суурь зарчим бол чөлөөт сонгуул. Чөлөөт сонгуул байж олон нийтийн эрх ашигт нийцүүлсэн хууль эрх зүйн орчинтой болдго юм а. Тэгвэл Америк нэгдсэн улс яагаад өөрсдийгөө шудрах шүүх засаглалтай гэж тодтогч байна вэ? Яагаад гэвэл энэ хууль олонхын саналд нийцснэх тэр. Гэтэл эрх ашиг нь хөндөгдөж байгаа хэсэг арчилсан нийгэмд юу болж хувирах уу гэдгийг тэжж бас амьд явах эрх хэрэгчлөөгөө хамгаалуулах хэрэгтэй гэдгээр асууж болох юм. Гэж харах юм бол Америкийн эдийн хагасыг эзэлж байгаа өнгөт арьснуудын амьд явах эрхийг хязгаарснараа тус улсын шүүх, шудраг хууль, шудраг шүүхтэй гэж хэлээд халахлаад өнгөрөх үү. Энд нэг дүгнэлт бууж байна. За Америкийн арчлал хуулиар төрий барьсан боолчлолын тогтолцоо болж хувирсан уу гэдэгт хариулт ирэх хэрэгтэй.
Америк нэгдсэн улсын хар тамхи галц зэвсэг хяналттай авах товчооноос мэдээснээр 65 сая америкчууд 200 гаруй галц зэвсэг хадгалж эзэмшиж байгааг мэдээлсэн байна. Статистикаар америкчуудын гар дээрх галц зэвсгийн тоо жил дунджаар 4.5 саяар нэмэгдсэн байх юм. Америк иргэн 16-наас хүрмэгцээ галц зэвсэг эзэмших хэрэгтэй болдог. Статистикаас үзэх юм бол Америк мөрөөдлийн орн бишээ гэж харагдаж байна. Галц зэвсэг эзэмшиж байгаа иргэдийн тоо хэр зэрэг нэмэгдэнэ, тэр хэрээр таны амьд явах баталгаа багасч байна гэсэн үг юм. Энэ тэгээд хүний эрх хэрэгчлөөг дээдэлсэн ардчлал гэвэл дэндүү өрөөсгөл ойлголт төрж байна. Нэг талаас буу эзэмших өөрийгөө хамгаалах эрхийг нь хуулиар нээлттэй болгосон юм шиг хэрнээ нөгөө талдаа хэн нэгний ус суух хугацааг нь хасч байгаагаас өөрсгөө ойлголт юм а. Дэлхийн хамгийн өндөр настай хүн Өмнөд Африкийн Йоханнесбургт амьдарч байгааг олж тогтоосон талаар CNN мэдээллээ. Их сурвалжийн мэдээснээр Йона Мазибука 1894 онд төрсөн өдгөө 119 настай бөгөөд 7 хүүхдийнх нь 5 нь өөд болсон байна. Тэрээр бурхан надад нас нэмж өгсөн юм шиг байна. Одоо би маш их хөгшөрсөн гэж Өмнөд Африкийн Советын сонд ярьжээ. Тэрээр өглөө олгон ороо өөрөө хурааж чадаж байгаагаараа их бахархдаг юм байна. Дэлхийн дээд амжилтын Генси номонд одоо 115 настай Японы иргэн Мисава Акаваг хамгийн өндөр настай хэмээн бүртгээд байгаа юм. Гэхдээ Өмнөд Африк эмэгтэйг бүртгэж авах хэсэг нь одоогоор тодорхойгүй байна. Түүхэн дэх хамгийн өндөр настай хүн 122 та байсан юм байна. 1997 оны 8 дугаар сарын 4-нд тэрээр нас орсон байна. Миний бэлтгэсэн өгүүлбэрийг хүлээвч үзүүлж та бүхэндээ баярлалаа. Маргааш яг энцгтээ эргээд уулзъя. Харин та миний бэлтгэсэн өгүүлбэрийг Eagle-ийн цахим хуудаснаас хүлээвч үзэх боломжтой. Баяртай.